Анда цэцгэлцэн байна уу. Өрөө өгөөд үнэрнс ингэнэ бүрээстэй янзтай гоё байна. Ланда цэцгэлээд ийм гоё болсон байна. Мөгөө юу шаардэр минь цэцгэлцэн жимснүүд маань ургачихсан. Тансаг гоё байна аа. Янзтай гоё. За энэ ландагаа болохоор энэ яг үзүүрхний хэсгийг үрийг авах бол бүр ингээд цэцгэлээ царваагаад ингээд бүр цэцгэн дэлбэлцсэний дараа үрийг авахд зүгээр үрийг авахгүйгээр зүгээр энэ яг энийг нь одоо хортон шавж мавж ялангуяа ноолуурн зүйлийг хорхоо шавж идүүлэхгүй тулд энийг одоо яг энэ үед нь ингээд тайраад аваад татаачих юм бол яг энэ чигээр айгүй удаан байна. Өнгө нь хүртэл яг ингээ гоё. Тэг өнөр нь бол ерөөсөө бараг 5-6 жил болж байхад л өнөрнөөс ингэнэл хэвээр ярьж ам жууд нь тэгээ зүтсэн байх. Тэгээд улсад энэ болохоор нойронд айгуу сайн энэ лаванда энэ цэцгээ ингээд тайраад уутанд хийгээд тэгээд тосон дүрээд ингээд массаж хийдэг юм байлаа би эндээ. Нэг сайн унтаж чадахгүй байгаа хүмүүст бол ингээд тайвшруулах зорилгоор энийг ингээд төвж аваад уутанд хийгээд жижигхэн уутаа яд уутанд хийгээд амын сайн боочод тэгээд тосондоо ингээд тэрийгээ энийг ингээд тосон дүрээ тэгээд ингээд би эндээ массаж хийх юм билээ. Тэгээд айгүй тайвш тийм одоо эднийхаар соёлын газар гэдэг юм билээ тэгж юу яадаг. Нойр гүдэж байгаа ялангуяа өндөр настай хүмүүстэй имжлэг гэдэг. За ингээд та бүхний минь сонсон бүхэн сэтгэлчлэн болтугай тэр байж.